За хай дараагийнхны шинэ бичлэгээр уулзч байна. За өнөөдрийнхөө бичлэгэн дээр юу ярих вэ гэхээр за сошиал дээр буюу за ялангуяа TikTok дээр ийм одоо цонхгор ийм нүүр бодолтой амар тренд болж байгаа гинэ. Ер нь бол ингээд бүр ингээд хичнээн хоног ингээд унтаагүй юм шиг тийм царайтай харагдах үз тийм нүүрний бодолтой амар тренд болж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо Wednesday гээд кино гэдэг нь штэ Адам Сэнгэр бүлийн тухай гардаг. Тэгээ тэр киноны гол дүрийн охиных нь ер нь бол царай гэж ойлгож болно. Ийм цав цагаан царайтай тэгснэ ингээд нүднийхэн доогоор ингээ хар хөх туяа татцсан тий. Яг нэг тиймэрхүү цонхгор царайны ийм нүүр бодолт ингээд яг тренд болоод байгаа гинэ. Тэгээ энийг болохоор одоо яг энэ чиг хандлагыг болохоор Tired Girl гэж нэрлэдэг байгаа. Ийм ядарсан охин гэж байгаа тийм нэртэй байгаа даахгүй. Тэгээ энэ болохоор ингээд ялангуяа жинзэгийнхний дунд ингээд аюу их тренд болж байгаа. Тэгээ TikTok дээр ингээд хэрхэн ийм Tired Girl харагдах вэ? Ийм мейкап хийж сурах байж гэдэг юм ингээ мейкапны юм аргуудыг хүртэл ингээ айгүй их ингээ TikTok дээр ингээ гаргаж байгаа заяа. За тэгээ ер нь бол ягаад ийм нүүр бодлын тренд гараад ирвэ? Тэгээ тэр нь бас ягаад ингээ жинзэнэрийн дунд ингээ одоолаад байгаа вэ гэдгийг хүмүүс ер нь бол юу гэж тайлбарлаж ямар өнцгөөс харсан бэ гэдгийг энэ бичлэгээр ингээд яриа гэж бодлоо. Надад ч гэсэн амар сонирхолтой санагдсан. Яа тэгвэл одоо яг ингээд тийм сонин ингээ ядарсан харагдах нь яг яагаад тийм амар ач холбогдолтой юм бол гэдэг талаар ингээ бодогдож байгаа байхгүй юу. За тэгэнгუთ жишээлбэл одоо ингээд иймэрхүү нүүр бодлын трендүүд цаг үеэ дагаад ингээд айгу олон төрлөөр ингээ гарч ирж исэн юм байна л да. Тэгээ одоо жишээлбэл яг жишээ авах юм бол намайг яг 10 жилд ингээ дунд ангид байх үед нөгөө emo style гэж байдаг байсан шүү дээ. Амар юм шотой юм юу ягаал тэг ингээ үсээ ингээд уртлаар ингээ оролцсон тэгэл амар их бантагтай нэг тийм. Тэгвэл тэр стилийн сонирхдаг хүмүүс тэрүүгээр ингээ хувцалдаг гэсэн хүмүүсийн нүүр бодолтыг харангуут ингээ нүдээ ингээ бүхэлд нь ингээ хараар ингээ тойролцдог гэсэн шүү дээ. Тэг тийм бодолт ингээ хийдэг байсан байгаа байхгүй юу. За тэгэнгუთ ер нь бол адилхан ийм одоо нүүр бодолтын трендүүд гарч ирсэн юмнууд гэх юм бол заяа ийм clean girl гэдэг нэртэй ийм тренд 2021 оноос эхэлж ингээд бас TikTok дээр ингээ гарч ирж исэн юм байна. Тэгээд тэр нь болохоор ямар мейкапны ийм тренд вэ гэхээр нарны одоо гэрлэнд ингээд гэлж байгаа юм шиг бүр тийм ингээд амар юм одоо shiny тийм нүүр бодолт гинэ. Ингээл бүх юм толиогоол ингээл гэлзаал гялтганаал ээж идэг. За тийм clean girl гэдэг нэртэй тренд 21 оноос ингээ гарч ирж исэн юм байна. За тэгээд нөгөө Барби хүүхдийн киноны кинон гарсан шүү дээ. Тэгээ тэр үед болохоор Барби Core гэдэг нэртэй юм нүүр бодолтоос гарч ирж исэн юм байна. Тэр нь болохоор одоо нөгөө хитрхийн юм тод өнгийн нүүр бодолтуудыг ашигладаг одоо юм яв ягаан уруулын будагч юм те. Тэгээ ингээд хацар өнгөлөгч энтрээ нилээн их тавьсан. Тиймэрхүү нүүр бодолтууд яг Барби киног гарч ирж явах үед 23 оны үед ингээд гарч ирж исэн юм байна. За тэгээ дараачих нь гэх юм бол юм Body look гинэ. Энэ болохоор 16 онд гарч ирж исэн тийм одоо чиг хандлага. Тэгээ тэр нь болохоор яад юм гэхээр юм нэг хүмүүс чинь амар их ингээд уруулаа ингээд хүрээлж боддог байсан шүү дээ. Тэгээ амар ингээд уруулаа хүрээлдэг. Тэгснэ ингээд контро ингээд амар юм ингээд бүргэдийн дэвлчих ингээд хийцэн тийм бодолт идэв шүү дээ. За тийм бодолт бол яг ингээд 16 онд ингээд тренд болж исэн гинэ. За тэгээ ер нь иймэрхүү нүүр бодолтууд иймэрхүү трендүүд ингээд яаж ингээд гарч ирдэг вэ гэхээр кино болон цуврал, дуучид, жүжигчид, модель нарын юм дүр төрхүүд ингээд амар хурдан ингээд тренд болдог гинэ. Тэгээд одоо жишээлбэл яг энэ Wednesday гээд киноны тэр Адамсын дүр нь Tired Girl гэдэг чиг хандлагыг гаргаж ирсэн шиг Barbie кино нээлттэй их үед бас тийм одоо чиг хандлагын нүүр бодолт, мейкапууд гарч ирсэн. За тэгээ ер нь бол ийм кино цувралууд тухайн жилийнхаа тэр мейкапны дүр төрхийг маш их тодорхойлж өгдөг. За тэгээд улаан хэвсний ёслол, клип, сурталчилгаа энэ төр нь болохоор яг энэ трендүүдийн ингээ эхлэл нь болж байгаа гинэ. Саяны одоо энэ Адамсын нүүр царай Tired Girl-ийн юу бол үнэхээр ялчгүй ингээд кино фестивалууд дээр улаан хэвсний ёслол дээр яг ингээд тэр гол дүрэн жижиг охины ингээ хувцалсан байдал, нүрээ бууцсан байдлаас нь ингээд амар хурдан тренд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр зарчмаар ингээ явдаг гэсэн үг. За тэгээд тэгж гарч ирсэн одоо нүүр бодол трендүүдийг TikTok буюу одоо нийгмийн сүлжээ алгоритмууд ингээд амар их дэмжиж тэгээ ер нь бол энэ хэмжээний ингээд одоо эдрийг сурчилсан юм рилсүүд айгүйх гарч ирдэг учраас тэр нь ингээд дэлхийд даяар түгхэхэд ингээд тус болдог байна. Тэгээд ер нь бол инфлюенсерүүд, мейкап артистууд энийг бас ингээд вайрал болгоход тусалдаг. Яагаад тэгэхээр одоо косплей хийдэг хүмүүс гэдэг юм уу, мейкап хийдэг хүмүүс шууд ингээд нэг юм вайрлолол ирэнгуут газ хандлт тахгүй л нөгөө тэрнтэй адилхан нүүр бодолтууд хийгээл ингээл явцдаг штеп. Тэр нас ингээд айгу олон хүнийг ингээд тэрийг дагаж дуурай хахад бас тэрийг ингээд тарахад ингээд төгдөг гэж юм. За тэгээ одоо сүүлд нь ярих юм болохоор
энийг одоо энэ Tired Girl гэдэг байгаа энэ мейкапны трендийг яагаад жинзинер ингээд айгүй их сонирхоод энэ рүү ингээд татагдаад тэгээд одоо энэ дунд ингээд түгээд байна гэсэн чинь ингээд өмнө бид нар чинь ингээд нүрээ ингээд аль болох өөсөөгөө харагдуулах тэр нэг ингээд одоо мейкапаараа ингээд илэрхийлээд байгаа тэр нэг хар толгой моловч гэдэг юм уу ядарсан энэ царайгаа ингээд дарахын тулд аль болох далдлахын тулд ингээд сэргэлэн цаваа гой сайхан харагдахын тулд ингээд мейкап хийдэг байсан шүү дээ. Тэгэнгүүт ер нь яагаад бид нар ийм юм ануух хэрэгтэй гэж ийм юм чи угаасаа л ингээд хүний амьдрал байдаг л зүйл. Тийм учраас заавал энийг ингээд далдлах ямар ч шаардлагагүй шүү дээ гэж үзсэн учраас тэгээд энийг ингээд бүр улам тодтогч харуулад яадын угаасаа л ийм ядраад байгаа юм чинь гэдэг тийм хандлага ер нь бол гаргаж байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь яг энэ жинзинер үнэхээр ингээд ядраад байгаа гинэ. Тэгээ яаж энийг ингээд одоо батлах вэ? Ямар жишээнүүдээр ингээд тайлбарлаж болох вэ гэсэн чинь одоо жинзинерийн маш чухал үеүүдэд заяа. Амьдралынх нь маш чухал үеүүд. За жишээлбэл ингээд их сургуульд байхад нь эсвэл их сургуулаа дөнгөж төгсөөд анхныхаа ажилд орох тэр цаг үед нь ковид гэдэг юм ингээ гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэнгууд ковид үед ингээ эдийн засаг уналттай байсан ажил одоо том компаниуд цомхтол хийсэн ажилчдаа ингээд үлдсэн анханасаа авсан байсан тэр суурь ажилчдаа хүртэл халж эхэлж байхад юм тэр жинзинер ингээд шинээр ажилд орж морох Тэнгууд ингээд дөнгөж ингээ амьдралынх нь ингээд гой том үйл явдлууд ингээд дөнгөж эхэлж байхад тийм том хаалт гараад ирэнгууд бүр дэлхийн нийтийг хамарсан тийм одоо пандемик ингээд өвчин гараад ирсэн учраас ингээд жинзинерийн хувьд ингээд амьдрал нь бүр ингээд үнэхээр хар бараа болж эхэлсэн гэж байгаа заяа. Бүр ингээд идэх хоолгүй ажил байхгүй ямар цалин байхгүй юу ч байхгүй. Тэнгууд ингээд одоо яг тэр үе ингээд давагдсан ч гэсэндээ тэр хэцүү цаг хугацаа ингээд туулагдаад өнгөрсөн ч гэсэндээ ингээд жинзинер яг тэр үеийнхаа ингээд нэг юм авсан юм шарах пейн ингээд байгаад байгаа гинэ. Тэгээ тэрнээс болоод ингээд амар их төгшүүртэй стресстэй сэтгэлийн хямрал маш ингээд өртөмтгий ингээд болцсон. Тэгээ тэрнээсээ болоод одоо бид нар ингээд жинзинер ингээд үнэхээр ядарж байна бид нар амар ядарж байна гэдэг тэр байдлаа ингээд нүүр будалтаараа хүртэл ингээд гаргаж ирж ингээд харуулж байгаагийн нэг жишээ гэдэг жаа. Тэгээ ер нь бол ингээд байр маяр түрээслэхэд ч гэсэндээ амжиргааны үр дүг амар өндөртэй тэгээд түрээсийн мөнгөө ингээд төлж чадахгүй байдал, оюутныхаа төлбөрийг төлж чадахгүй байдал энэ төр гээд ер нь бол жинзинерийн хувьд яг энэ ковидын үе амар хэцүү байсан. Тэгээд тэрнээсээ ингээд одоо хүртэл ингээд гарч чадахгүй. Тэгээд тэргээ яг ингээд шийдэж чадахгүй явсаар л байгаа тийм жинзээ үеийнх ингээд одоо хүртэл ингээд байгаад байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар ингээд хөрх юмтан дэлхийн нийтрээ окей бид нар ядарч гин гээд тэгээд тэрийг ингээд нүүрэн бодолтоор илэрхийлж харуулж байгаа гэж ойлгож болох нэ. Тэгэхээр ер нь бол одоо ингээ үе үеийн төлөөллөөтэй өөрсөндөө ямар байгаа мэдрэмж илэрхийллээ хувцаараа гадаад төрх имиж ирээ бүр мейкап нүур будалтаараа хүртэл ингээ илэрхийлж болох тийм цаг үе ирсэн байна. За Монголд болохоор яаж энэ трендүүд ингээ орж ирж үйлчилдэг вэ? Хүмүүст ингээ нөлөөлдөг вэ гингууд ер нь бол K-pop бол Монголын одоо энэ жинзээ гэж яригдах тэр насны хүмүүст ингээ маш хүчтэй ингээ нөлөөлдөг гинэ. Тэр нь болохоор Blackpink, New Jeans зэрэг хамтлагийн мейкап хувцлалт одоо Монголын өсвөр насны охтуудын дунд, охид хөвгүүдийн дунд маш ингээд хурдан ингээд тархдаг. Тэгээд тэдрийг ингээд дагдаг гэж байна. За тэгтээ одоо нэг ийм Монгол хүний ийм нэг ийм үндсэн юм байгаа штэ. Одоо бид нар чинь ил задгаа байх ингээд тийм юм нэг өртдөггүй. Одоо югмэр чинь гудамжаар ингээд нэг амар Европ, Америкт байгаа юм шиг тийм тэгж хувцалсан ч гэдэг юм уу ингээд байдаггүй шүү дээ. Ингээл хоорондоо ингээл мэтгэлцэгтэй хүртэл ингээл тэд нар шиг нэг тийм амар чөлөөтэй ингэж мэгдэггүй. Тэгэнгუთ Монголд болохоор энэ tired makeup гэдэг энэ юу илүү зөөлөн хувилбараар ингэж орж ирж магадгүй. Одоо ингээл өсвөр насны охтууд чи янз янзын хувцснуур өмсөж байгаа зөндөөл ингээл makeup нүүр будалтын юмнууд хэрглэж байгаа. Тэг ингээ хэрвээ тэдрийг ингээ ойлгохгүй байх юм бол ингээд энэ бол ямар хачин манай охин манай хүү те ингээ яг яагаад энэ юу сони юм ингээ сонирхоод байна гэх юм бол тэрийг ингээ та хэрвээ ойлгохгүй байх юм бол сонсож байгаа тэр хамтлаг дууч долон ер нь ингээ дэлхийд дахинд ямар юм тренд болоод байна гэдгийг ингээ алтгаа ингээ ухаад үзчих хэрэгтэй. Тэгэх юм бол окей иймэрхүү юм те ингээ гарч ирээд байгаа учраас энийг ингээд дуурайгаад байгаа юм байна. Окей, ийм учиртай юм байна гэдэг нэг тийм ойлголттой болж болно гэсэн. Одоо жишээлбэл бид нар ингээд Facebook дээр аягүй их ярьдаг шүү дээ. Ингээд би ингээд хүүхдийн ингээд үзээд байгаа юм ерөөсөй ойлгохгүй байна. Энэ амар тэнэг балаа бичлэг үзээд байгаа ингээд одоо нөгөө нэг
энгийн жишээ юм бол нэг тэр тун сахвар махвар гэл. Тиймэрхүү юмуд ингээ яваад байгаа штэ. Тэгээд тэрийг ингээд юу үзээд байгааг ингээд ойлгохгүй би өстө юу ч ойлгохгүй шал балаа юм үзээд байгаа ингээд яхаа оронд ягаад тийм юм хийгээд байна гэдэг цаад учир шалтгааныг хайгаад үзэх юм бол ямар нэг ингээ хариулт заавал олдчих л таараа. Тийм учраас тань ингээд тиймэрхүү асуултууд ингээ байдаг бол интернетээ ингээд ухаад сайхан те дэлхийн ертөнцид юу болж ийн ямар юм юунаас болоод тренд болоод ийн тэрийг ямар хүмүүс яаж дагж ийн гэдгийг жоохон мэдээд авчвал тэр одоо та нарын хоорондын харилцаанд чинь бас ахиц твшил ингээ гарах боломжтой шүү гэж хэлмээр байна. За ямар ч гэсэн тэгээд жинзэнэр ядарч байгаагаа мейкапаар илэрхийлж байгаа юм байна. Тэгээд дараагийн мэтлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Баяртай шүү.